сайн байцгаана уу? Руна ТV-с угтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Тайванд гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөх гээд бэлтлээ. 2025 оны 2 сарын 26-ны өдөр Тайваны Гаосюн хотын Чанжэн дүүрэг Үхэ бомтын усан зохисол орчимд цагдаа нар сууг дагуй бүсийг хааж эрен хайх ажиллагаа явуулж байсан. Эргүүлийн хүлэг онгоцнууд хүчтэй дуу гарган сургаггүй болсон хүнийг хайж байх тэр мөчөд хөөгч тэмдэгч юм шиг гялгар уут юм шиг танигдахын аргагүй нэг зүйл уснаас бомт руу хөвөн ирж тэр нь хүний толгой болох нь ил болдог. Цагдаа нар дотроо эцэст нь 3 дахь хохирогч гарч ирлээ гэж бодцгоосон. Нэг жилч хүрэхгүй хугацаанд 3 хохирогч гарч ирсэн гэсэн үг байгаа. 3 дахь хохирогчтой холбоотой мөрдөн шалгалт үргэлжлэх тусам хэргийн жинхэнэ мөн чанар ил болж гэмт итгээдийн хэн болох нь тодорхой болгоод Тайваны олон нийт шүүх, хууль сахиулах байгууллагын хайхрамжгүй байдал, үл тоомсорлол ийм хэрэгт хүргэлээ гэж асар их уур хилэнгээ илэрхийлцгээж байсан. 2025 оны 2 сарын 2-ны орой Жаовогийнхан шүндүл болтол унтаж чадаагүй өдөр утсаа аваад гарсан 71 настай ээж Лин нь шүн болтол гэртээ ирээгүйгээс утастаж мессеж илгээхэд ээжээс нь ямар ч хариу ирэхгүй байсан. Ар гэрийнхэн нь мотоциклоор тосгоны өнцөг булан бүрээр ирэн хайсан ч Линий сургийг гаргаж чадаагүй. Ингээд маргааш өглөөний 10 цагт ингээд зүгээр суугаад хүлээгээд байж болохгүй гэж үдсэн гэрийнхэн нь цагдаад албан ёсоор сураг алга болсон тухай мэдүүлдэг. Цагдаа нар Линийн гэрээг эхлэл болгож ойр орчмын CCTV-ний бичлэгүүдийг шалгаж эхэлдэг. 2 сарын 2-ны үдээс хойш Лин мотоциклоор гарч явсан бөгөөд удалгүй намхан туранхай биетэй нэгэн эрэгтэй хүнтэй уулзсан нь бичлэгт харагддаг. Оройны 5 цаг 55 минутанд Лин тэр үл таних эрэгтэйтэй хамт Гаосюны Чанжэн дүүрэгт байрлах нэгэн байшин руу орж байгааг нь мөн цагдаа нар олж чаддаг. Үүнээс хойш Лин ор сургаггүй алга болсон. Оройны 9 цаг орчимд цагдаа нар тэдний орсон байшинд очиход Линий мотоцикл гадаа нь байж байдаг. Байшингийн эзэн нь CCTV дээр Линтэй уулзсан 73 настай Жанжайжун гэдэг эрэгтэй байсан. Цагдаа нар Линий талаар түүнээс асуухад Жанжайжун хамт ирсэн нь үнэн. Гэхдээ 30 минутын дараа Лин өөрөө гэртээ харсан гэж мэдүүлсэн. Түүний зөвшөөрлөөр байшингийн нэгдсэн ч гэсэндээ Линий ямар ч уул мөр олдоогүй. Гэхдээ гэрийнх нь гадаа бол Лингийн мотоцикл байжсэн. Цагдаа нар Жанжайжуны байшингийн ойр орчмын CCTV-нуудыг шалгахад Лин байшингаас гарч буй дүрс огт харагдаагүй. Жанжайжун худал ярьсан байх магадлал өндөр харагдаж байна гэсэн үг байна. Үүнээс гадна илүү с ичгтэй нэг зүйл байсан. 2 сарын 3-ны өглөөний 6-аас 10 цагийн хооронд Жанжайжун дугуйгаараа олон удаа гарч орж байсан нь бичлэгт үлдсэн байдаг. Түүний явсан чиглэл нь Чэжэн сууг орчмын 5 дугаар зогсоол байсан. Тэр нийт 12 удаа нааш цаашаа явсан бөгөөд тэдгээрийн 5 удаад нь дугуйныхан сагсанд хүнд харагдах гялгар ууттай зүйл харагдаж байсан. Харин буцаж ирэхдээ тэр сагс нь бол хоосон байгаа нь харагдаж байсан. Мөн Жанжайжуны нэг хөрш 2 сарын 2-ны орой Жанжайжуны гэрээс эмэгтэй хүний авраач гэж ашиглаж байгаас сонсогдсон гэж мэдүүлдэг. Цагдаа нар Лин Жанжайжун алагдсан байж болзошгүй юм байна гэсэн таамаглалыг дэвшүүлцгэн 2 сарын 5-ны орой 8 цаг 50 минутанд байшингийн ойролцоо байсан Жанжайжуныг сэжигтнээр баривчилдаг. Шүүхийн зөвшөөрлөөр түүний байшинд нэгжлэг хийхэд байдал үнэхээр цочирдмоор болж эхэлдэг. Хан, шал, угаалгын өрөөгээд олон газраас цусны улмөр илэрч байшин бүхэлдээ цусанд будагдсан байсан. Мөн хүний эд үс зэрэг олдсон бөгөөд ДНХ шинжилгээгээр Лингээс гадна өөр 2 хүний ДНХ тэдний гэрээс илэрдэг. Өөрөөр хэлбэл энэ байшин гэмт хэргийн газар бөгөөд Лингээс өөр 2 хохирогч байх магадлалтай гэсэн үг байна. Гэвч Жанжайжун бол маш тайван байсан. Тэр хэлэхдээ тэр эмэгтэй бол миний маш дотны найз байсан. Би одоо хаана байгааг нь мэдэхгүй. Гялгар уутнууд бол зүгээр л хуучин хувцас байсан юм а. Би тэдрийг хаях гэж гараад тэгээ хайчаал гэртээ ирсэн гэж мэдүүлдэг. Мэдээж энэ бол худлаа хэлж байгаа нь тодорхой байсан. Цагдаа нар илэрсэн ДНХ-г сүүлийн үед сургаггүй болсон хүмүүсийн мэдээлэлтэй тулгаж үзэхэд 2 хүнтэй таардаг. Нэг нь Жанжайжуны гэрийн ойролцоо амьдардаг 74 настай Жан Овогтой эмэгтэй, нөгөө нь Гаосюны Нанзов дүүрэгт амьдардаг 75 настай Хуан Овогтой эмэгтэй байсан. Жан Овогтой эмэгтэй гэр бүл 1 сарын 27, 2 сарын 1-нд 2 удаа сургаггүй алга болсон талаар цагдаад мэдүүлсэн байсан бөгөөд 1 сарын 14-нөөс хойш түүний сураг тасарсан.
гэж тэмдэглүүлсэн байсан. Харин Хуан Огт эмэгтэйн хүү 2024 оны 12 сарын 15-нд цагдаад хандсан ч мөрдөн шалгах ажиллагаа нь 12 сарын 24-өөс хийгдэж эхэлсэн байсан. Эндээс болохоор хамгийн гайхмаар нь Хуан Огтой эмэгтэй нь Сэжигтэн Жанжайжууны ахын эхнэр буюу Бэр ихчин байсан. Анх Жанжайжуун ах Бэр Хуангийн хамт амьдардаг байсан. 2024 оны 5 сард ах нь нас барж Бэр нь гэрээсээ нүүж яваад тэгээд тэр гэрт бол Жанжайжуун ганцаараа амьдарч эхэлсэн. Гэвч CCTV-ний бичлэгээр 2024 оны 11 сарын 29-нд Хуан Жанжайжууны гэрт орж дахин харагдаагүй нийлэрдэг. 15 цагийн дараа Жанжайжуун ундаг дугуйтайгаа олон удаа гарч орж байгааг нь цагдаа нар бас шүүж илрүүлж чаддаг. Дараа нь 2025 оны 1 сарын 17-нд 74 настай Жан Огтой эмэгтэй нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Жанжайжуунтай уулзаж байгаа нь харагддаг. Мөн үүнийхээ дараа тэр хоёр гэрлүүн явж орж байгаа нь CCTV-ийн бичлэгүүдээр баталгааждаг. Үүнээс хойш бол тэр эмэгтэй тэдний гэрээс гарч ирээгүй гэдг нь баталгааждаг. Цаг хугацааны дараалалаар нь харах юм бол эхлээд Бэр Хуан, дараа нь Хөрш Жан, эцэст нь Лин ингээд 3 хүний амь насыг хөнөөсөн байх магадaltaй байсан. Тэд 20 хоногийн зайтаагаар Жанжайжууны гэрээс алга болцоосон гэсэн үг. Цагдаа нар түүнийг хохирогчдыг хөнөөгөөд хувааж хэсэглэн сувг руу хайсан байх магадaltaй гэж үзсэн. 2 сарын 6-наас эхлэн цагдаа цэргийн тусгай анги шумбагчид хамтран ирэн хайж нийт 76 ширхэг хүний эд эрхтэнг сувгаас олж илрүүлж чаддаг. Мөрдөн байцаалтын явцад Жанжайжуун огт сандарсан шинжгүй бүх буруугаа үгүйсгэсээрээсэн. Гавсионы цагдаагийн дарга түүнд хэрвээ чи ингэж хэрэгээ хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгээд ах юм бол 100% цаазын ял авах чинь тодорхой гэж сануулдаг. Тэгэхэд тэр яах вэ? Намайг алах бол алахгүй юу, амьдруулах бол амьдруулахгүй юу гэж хэв нэг хариулсан. За ингээд үргэлжлүүлсэн нэгжлэгээр бол хайж, хутаг, алах зэрэг зэвсэг гэрээс нь олдсон мөн 3 хохирогчийн ДНХ ч гэсэн яг таг баталгаажсан. Мөн нэгэн цаасан дээр өөрийнхөө нэр болон 4 эмэгтэй нэрийг бичсэн байгааг нь олж илрүүлдэг. Харин аз болоход 4 дахь эмэгтэй нь бол амьд сэрүүн байсан. Тэгэхээр магадгүй энэ эмэгтэйг ч гэсэн алах зорилготой байсан байх гэж цагдаа нар бол үзсэн. Гэвч эндээс дахин нэг цочирдом үнэн ил болсон. Тэрний юу вэ гэхээр Жанжайжуун бол аль хэдийн нэг удаа өмнө нь цаазын ял сонсож байсан хэрэгтэн байсан. 1972 онд тэр залуудаа хүчингийн хүнд хэрэгт оролцож цаазын ял авсан ч гэсэндээ хохирогчийг суллахыг оролцсон гэсэн үндслэлээр ял нь багасаад бүх насаар нь хорих ял болж өөрчлөгдсөн байсан. Гэвч 25 жилийн дараа маш сайн үлгэр жишээж хоригдол байсан гэсэн шалтгаанаар суллагдаад 45 наснда нийгэмд дахиж гарч ирсэн хүн байсан гэсэн үг. Тэгэхээр 45 наснда шоронгоос суллагдаад тэгээд 70 гаруй наснда дахиад гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Тэр 1972 онд дөнгөж 20 настай байхдаа өөрөөсөө ахмад 2 хүнтэй нийлж ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Тэр хүмүүсийнх нь нэг нь 22 настай Чен Дунхун, нөгөөх нь 16 настай Лин гэдэг өсвөр насны охин байсан. Тэр гурав шөнө орой согтууруулахын давууж шөнийн зах дээр тэнж явахдаа ингэж ядуу амьдраад явах вэ? Гуруулаа нийлж нэг том юм хийж мөнгөтэй болъё гэж ярилцсан байгаа. Удалгүй тэд такси дээрэмдэх төлөвлөгөө боловсруулсан. Гэвч энэ нь бол энгийн дээрэм байгаагүй. Тэд хутаг авчаа явж байсан таксиг зогсоогоод хүчээр машинд сууж жолоочийн амь насанд занал хийлж хөнгүү газар руу явахыг шаардсан. Такси дотор болохоор жолоочоос гадна нэг эмэгтэй зорчигч явж исэн. Тэгээд тэд анхандаа зөвхөн мөнгөийг дээрэмдэхээр төлөвлөж байсан боловч зорчигч эмэгтэйг хармагцаа таксиг хээрийн бүс буюу Эрдэнэ шишийн талбай руу аваач зогсоогоод эмэгтэй зорчигчийг ээлжлэн хүчирхийлсэн. Дараа нь тэд мөнгө эд зүйлсийг нь дээрэмдэж таксиг орхиод зүгтцгаасан. Гэвч удалгүй цагдаад баригдсан бөгөөд хэрэг нь тодорхой, гэрч эд мөрийн баримт хангалттай байсан. Гэхдээ тэд нар бол өөрсдөө ерөөсөө бурууга хүлээхгүй байсан. Ханхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд уг хэргийг онц ноцтой хүнд чанаргүй гэмт хэрэг гэж үзээд цаазаар авах ялыг бол оноосон байгаа. Харин эцсийн шат болох дэд шүүхтэр нэг зүйл анхаарал татсан. Тэр нь болохоор түрүүн дурдсанаар хэрэг үлдэж байх явцдаа Жанжайжуун эмэгтэйг суллая гэж хамсаатнуудыгаа ятгаж ирсэн гэсэн
гэсэн мэдүүлэг гарч ирсэн учраас үүнийг нь шүүх хөнгөрүүлэх нөхцөл гэж үзээд түүний цаазын ялыг бүх насаар нь хорих ял болгож өөрчилсөн байсан. Харин хамсаатан болох Чиндүн хунд нь цаазын ял нь бол хэвээр үлдсэн байсан. Ингэснээр Жанжайжун амьд үлдэж шоронд олон жил хоригдож суусан ч сайн хоригдол, ёс журам сахисан, үлгэр жишээ хоригдол байсан гэсэн шалтгаанаар хугацаанаасаа өмнө суллагдаж нийгэмд дахиж гарч ирээд байсан. Тэгээ энэ шийдвэр нь бол хожим 3 гэмгүй эмэгтэй амь насыг авч явсан аимшигт гэмт хэргийн эхлэл болсон. Тэгээ энийг нь бол олон нийт мэдээд маш их уур хилэн болж хэрвээ тухайн үед цаазын ялыг нь гүйцэтгсэн бол энэ бүх аимшигтай аллах гарахгүй байсан гэж хүмүүс бол маш их ууралцгааж исэн. За ингээд 3 хүний амь насыг хөнөөсөн хэрэг дээр болохоор прокурор тусад нь салгаж үзээд бүгдэн дээр нь цаазаар авах ялыг оноосон байгаа. Ингээд 2025 оны 8 сарын 14-нд шүүх хурал эхлэхэд Жанжайжун хохирогчийн арга гэрээхнийг бол доромжилсан үгийг хэлжсэн. Намайг сулсан нь бол та нар өөрсдөө штэ. Тийм болохоор л ийм хэрэг үүслээ гэд шүүх рүү болон хохирогчдын арга гэрээхэнд бол ийм муухай үг хэлжсэн. Тэгээ одоогоор бол эцсийн шийдвэр гараагүй ч гэсэндээ Тайваны олон нийт түүнийг энэ удаа зайлшгүй цаазын ялыг нь өгөөд тэгээ тэр ялыг нь бол яаралтай хэрэгжүүлэх байх гэж үзэж байгаа. Тэд цаазын ялыг нийгмийг хамгаалах хамгийн сүүлчийн хамгаалалт гэж үзэж зөвхөн түүнийг хорхоос гадна яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж ард иргэд бол маш хүчтэй шаардж байгаа. За тэгээ түүний хувьд болохоор энэ эмэгтэйчүүдийн амь насыг яг ямар шалтгаанаар хөнөөсөн гэдэг нь бол тодорхойгүй. За тэгээ бэрийгээч гэсэндээ уг нь бол бэртэйгээ ахтайгаа ингээ гурван амьдардаг гэж хагаад ах нь амь насаа алдаад бэрн хэдийгээр явсан боловч буцаагаад бэрийгээ бас дуудаж авчираад амь насыг нь хохироос энэ тал дээр бол өөрөө ямар ч тийм тайлбар хэлэхгүй байгаа юм бэлээ. Тэгэхээр мэдээж гаж тийм цуврал алуурчин байсан гэдэг нь бол тодорхой харагдаж байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэн энэ хэрэг дээр бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээрэй. За тэгээд сувг дээрээ мөн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.